одоо энэ засгийн газрын дээр децентрийг огцруулах. За ер нь ч бол энэ одоо бас би бол сая цогтгорол дарга хэллээ. Би бол энэ их хурлын дарга асуудлыг бас хэлцэх ёстой гэж бодож байна. Яг тэгэхээр энэ сая яг үнийг хэлэхэд манай хүмүүс ингэж байгаа ерөнхийлөгч хууль санаачлалт юм аа. Тийм үү? Энэ хууль санаачлах эрхийг л хэрэгжүүлж байна гэж. Гэхдээ хууль санаачлахын эрх бол хэмжээ хязгааргүй эрх гэсэн үг биш. Яг бол үндсэн хууль нь засаглалын хуваарийг заасан. Их хурлын онц бүр эрх гэж заасан. Ерөнхийлөгчийн онц бүр эрх гэж заасан. Гэтэл ерөнхийлөгчийн онц бүрийн эрх бол их хурлын онцгой бүр эрхийг хязгаарлах ёстой шүү дээ. Өөрөөр хэлбэл их хурлын эрх рүү халтаж болохгүй. Энэ ерөнхийлөгч бол тэгэх юм бол ашиг сонирхлын зөрчилдөд итгэдэг гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр ерөнхийлөгч бол хууль санаачлнаа. Гэхдээ ашиг сонирхлын зөрчилдөд хууль санаачилж болохгүй. Яг бол институцийн ашиг сонирхол байхгүй юу? Хамгийн гол нь ерөнхийлөгч институцийн ашиг сонирхлоор хууль санаачлаад байвал удахгүй улсын хурлыг юу гэдгийг одоо тийм ээ? Онцгой бүр эрхийг өөртөө шилжүүлсэн хууль гаргаад ирвэл яг. Тэгэхээр ашиг сонирхлын зөрчилттэй институц нь нөгөө институцийнхаа талаа хууль санаачилсан байхгүй юу? Тийм учраас энэ Монгол улсын үндсэн хуулиар хориотой. Гэтэ би хэлээд байгаа. Энэ бол ерөнхийлөгч өөрөө парламентын засаглалын төлөө байна гэдэг. Энийхээ төлөөр хатуу байдаггүй. Сая ийм хийхтэн би гайхаад би бол дотроо ерөнхийлөгчийн нэр дэвшиг, ирээдүйн нэр дэвшигч нийл хийсэн ажил. Би хэлээд шүү дээ. Зориуд ийм 30 хууль бүр институц хоорондын зөрчил, ашиг сонирхлын зөрчлийг давж байгаа ийм хууль өргөн барьсан чинь ерөөсөө л одоо удахгүй зам дэвшигтэр нэр дэвшээд энэ парламент муухай гэж явах юм байна л да. Үгүй чи өөрөө их хурлын дарга байхдаа юу ярьж ирсэн. Үгүй ч парламентал нүдний цэцгийн мэт хамгаалыг явуулжтэй. Өөрөө замдан шатаар ерөнхийлөгч парламентын ерөө халдаж болохгүй өөрөө тийм ярьсан шүү дээ. Одоо тэр их хурлын дарга байхаараа нэг үгтэй. Ерөнхий сайд болохоор шал өөр үгтэй. Их ерөнхийлөгч нэр дэвших болохоор бүр худлаа шаадаг гэж болохгүй шүү дээ. Тэгвэл парламентэд сүргэж хийж байгаа гэсэн ном төрөл дарга энэ дээр хэр сайн сүргэжний ажиллаа хийх болох. Тийм. Ер нь бол яг цогтгорол даргач нь бол сая маш их ажилтай байна. Тийм үү? Ер нь ч бол энэ донслоготой үеийн манай намын дарга маань. Тэгээд жинхэнэ одоо хүртэл донслогоо дуусахгүй шүү дээ. Тийм биз. Дээрээс нь л галтай хэдэн сар байлаа шүү дээ. Тийм үү? Намын дарганы маань бүртгэхгүй юу гэдэг асуудал хичнээн хүнд байв. За ингээд энэ галуудыг давсаар одоо сая л бол манай намын нийт хүрээнд бол маш том шинжилгээ явагдлаа. Сая бол харин цогоо дарга маань бол би саяны энэ шинжилсэн яг одоо ингээд яг жинхэнэ хүн бүртгүүлж байгаа. Ер нь энэ 165 мянган гишүүн бүртгүүлсэн явдал бол энэ бол гайхамшигтай зүйл шүү. За яг үндэ ардын намч юм гишүүн байхгүй байгаа шүү. Одоо манайх шиг бүртгэх юм бол ардын намд юм гишүүн байхгүй байгаа шүү. Би бол тэгж хардж байна. Сайн ажиллаж байгаа. Сайн ажиллаж байна. Ярихгүй. Тэгээ би бол удаагаар ажиллаж байгаа. Өнөөдөр Монголын улс төрд байгаа манлайлагч дотроос ямар нэгэн ийм элдвэсийн энэ дойлон тэргүүдэд холбогдоогүй манай цогтгорлол энүүгээрээ бол үнэхээр ялцад тод харагдаж байгаа. Тийм учраас нөгөө одоо цогтгорлолоо дайрчулдаггүй тийм үү? Бүр яач болдоггүй тэгэхээр нь парламент руу дайрах таагч хэрглэж штэ. Тэгээд нөгөө үндсэн хуулийг жолоосонд гаргах гэж штэ. Өөрөөр хэлбэл энэ бол даварсан ажиллагаа. Хоёрдугаар парламентын засаглалыг яагаад ингэж ер нь номхруулах гэдэг юм? Яагаад? Юу болоод байна юм? Яг бол энэ парламентын засаглал ардын намын энэ бүх хэдэн байгааг дэлгэрсэн. Сайндаа би одоо тэр ардын намынхын шударгатай биш. Хоорондоо нэг албан тушаалын төлөө алалцсан, бүлгүүс алалцсан. Хамаагүй юуныхаа нэг гаргасан. Нээлттэй парламентын нэг давуу тал нь тэр байхгүй. Нээлттэй парламент чинь улс төрийн бүлгүүдийн өрсөлдөөний талбар байхгүй юу? Тэгээ өрсөлдөөний талбар учраас тэнд бүх юм гарч ирсэн. Тийм үү? Хэрвээ энэ парламентын засаглал байхгүйсэн бол энэ бүх их найдын тухай ард түмэн хизээч мэдэггүй байх байсан. Яг бол энийг яг та нарт түүхийг мэдчихэж байгаа шүү дээ. Бид тэр чөлөө төвлөнийг гаргаж ирээгүй байх. Тийм үү? Энийг ямар нэгэн интернетийн инфлюенсер гаргаж ирээгүй. Энийг чинь өөртөө ярьсан байхгүй. Би энтэйгээ хэрэлдэж байгаад ярьсан байхгүй. Манай намч гаргаж ирээгүй шүү дээ энэ чинь.
Ардын нам өөрөөхөө нөгөө дээрэмчд нөгөө юм аваад идэх гэж байгаа хамаг юм дэлгэж хайчихгүй. Миний хог байна, миний хувь баг байна, чиний хувь их байна гэд ийм юм болцсон байхгүй юу. Тэгээ нөө дээрэмчтэй бүлэгч баригдчихгүй юу. Одоо тэр дээрэмчтэй бүлэгч баригдчаад энэ парламент гэдэг энэ ил тодын эндрийг устгах гэдэг байгаа байхгүй юу. Батулдаа тэгвэл үгүйдэгчийг парламентаас сонгох асуудлыг улсын хурлд орж ирүүл та дэмжих. Бүү дэмжихэр болох одоо. Уг нь би жоох институцийн тэнцвэрийг бодоод би уг нь эсрэг байдаг юм л та. Яг л бас парламентын дэндүү том эрхтэй болцсон ингээд энэ явж өгөөгүй газарт гарсан юм аа. Сүүлдээ ерөнхий сайдын дарангуулагч болсон. Ер нь төрийн институцийн нэгийг нь дарангуулын дарахаар нөгөөдг нь дарангуул болчих гээд байдаг байхгүй юу. Их зовлонтой юм хөдөлгөөн байгаад байдаг байхгүй юу. Ийм юм болцсон. Словак жишээ ийм юм болсон байхгүй юу. Тэгэхээр зэрэг би бол уг нь байгаа энэ ерөнхийлөгчтэй ингээд байж хань зүг баг юм л та. Гэтэл харамсалтай сая нөгөө энэ парламентаа одоо парламентаа устгах гэж шүү дээ. Яг нарийн энэ хүмүүсээ ойлгохгүй ерөөсө парламентыг устгах тухай ярьж байгаа. Энэ яг Путин Оросд хийсэн ажил. Ерөөсө Путин дүүмийн гишүүдийн ёс зүйн дээр бариад авцсан шүү дээ. Энэ Оросын дүүм чинь. Ингээл Оросын дүүм баларцсан. Тэгэл ерөнхийлөгч нь хэмжээгүй хэрэгтэй болсон байхгүй. Энэ Беларусь яг ингэсэн. Ийм юм болоод байгаа байхгүй. Тэгэхээр зэрэг би бол сүлдээ энийг хараад энэ ч тэр ер нь явж байгаад эрх мэдлэнийхээ салахгүй юм бол энэ ч тэр ер нь парламентын дээр юм уу гэж бодсоо зүгээр. Гэтэ зүгээр сая магадгүй ерөнхийлөгч сая би дахиад хэлээ энэ бол хөрсгөө их яавч ажил биш ээ. Би тэр үнийг мэднэ. Тийм үү? Энэ бол парламентынхаа засаглалын төлөө байдаг. Өөрөөр хэлбэл чинь парламентаар боож ирсэн улс төр юм шүү дээ. Парламентын засаглал энэ үнийг ийм төвшөнд авчирсан. Тэгэхээр энэ хүн тэгээгүй. Энэ зандан шатрал нэг тийм явуулах хичлээ. Ер нь зандан шатрыг хараад байхад би зандан шатар ерөнхий сайд болоод хамгийн түрүү хийсэн нэг юм хараад би за энэ бол харин аюулыг их сурулж байж мэдэх юм байна гэж. Яг тэгэхээр Монголын засгийн газрын түүхэнд бүр дарангуйлын үед шүү. Яг хууль зүйн сайдыг тодорхой хүнийг ялалж иргэд томилсон түүх ерөөсөө байдаг байхгүй. Чи хууль зүйн сайд гэж бодлогын хүн байхгүй юу? Хүн ялах үүргээр томилсон байхгүй юу? Тийм үү? Чи энийг ялалж ир гэж. Тэрийг ичгүүргүй одоо тэр санаагаа хэлж байгаа. Тэгээд би харсан. Би тэр үед манай нам яагаад энэний эн чинь бол одоо байж боломгүй зүйл. Энэ Монголын түүхэнд ийм юм байгаагүй. Хууль зүйн сайдыг хүн ялалж иргэд тогтоосон түүх байдаггүй байхгүй юу? Тийм санаа байсан ч нуудаг байсан. Зандан шатар хийлгэсэн. Тэгэхээр энэ нэг юм цаддаггүй л болоод байна. Улаараад.